Нямбаатрыг нийслэл дээр гаргахгүй тулд ер нь иргэд бид нар гараа усгийг цуглуулж тэмцэх цаг болжээ гэж хэлэх гэж одоо энэ цагийг зориулж байна. За бүгдээ бид нар Нямбаатар гээд хотын дарахтаа болцоод нэг хэдэн жил маш хүнд байдалд байна. За яагаад энэ Нямбаатар гэдэг хүн ингээд бидний толгой дээр гараад бүр даварцсан явж байгаа вэ гэхээр иргэдэд ерөөсөө тэр хүн тайлан тавьдаггүй, иргэдээс ерөөсөө сонгогддгүй юм байна. 4.3 тэрбум төгрөгийг одоо Английн хөл бөмбөгийн багт шилжүүлсэн. Хэдэн 100 мянган гадаад дагагчаар троллдуулсан, тролл хийлгээд иргэд рүүгээ ингээд байнга ингээд биччихээдэг. За тэгээд хотод ямар л тендер зарлана Монгол компани орохын аргагүй зөвхөн гадаадын компани орж болох тендер зарлаад тэгээ хотынхаа иргэдийн бүхэл татварын мөнгө бүхэл босгосон бондоо гадны компаниудад өгчээдэг ийм болцсон хотын дарахтаа явж байгаа. Яг өнөөдрийн байдлаар бол за тэгэл бид нар бол тэр хүн бол ер нь өөрийг нь дагж байгаа тэр манайхан Вьетнам л гэж хэлээд байдаг. Вьетнам, Тайланд одоо аль ч улсынхаа мэдэхгүй. Тэр олон гадаадын дагагчдын төлөөлөл. За тэгээ тэр олон одоо өөрөөс нь тендер авдаг гадаадын компаниудын суурин төлөөлөгчийг ажиллаж байгаа. За тэгээд одоо гадаадын хөл бөмбөгийн багийн бас реклам сурталчилгааг хариуцсан болж таарлаа. Өөрөөр хэлбэл ерөөсөө монголчууд биднээс Улаанбаатарчууд биднээс огт хамааралгүй нэг ийм хүн гараад ирсэн. Улаанбаатарын иргэдтэй харьцахдаа бол яаж харьцдаг вэ гэхээр зөвхөн загинж харьцдаг, торгож харьцдаг. Тэгээд хөдлүүл торгодог, хөдлүүл одоо улсын төсөв хотынхоо төсөв рүү мөнгө авч яадаг. Хотын иргэд түүцээ барихаар хөөгтчдэг, такси барихаар болохойлчдаг. За такси барих хүү өөртөө халтур хийгээд явах юм бол дахиад тэрийн торгох хууль гаргацдаг. Өөрөөр хэлбэл Улаанбаатарт амьдарч байгаа жирийн иргэд нэг жирийн аргаар амьдарч болохгүй ийм нөхцөлийг бол Нямбаатар гэдэг энэ хүн үүсгээд байгаа. За энэ бол ганц одоо хүний үсгэж байгаа одоо Нямбаатар гэдэг хүнийг зайлуулчвал хот гой болчихно гэж бас дэмий мөрөдөж болохгүй байна. Яг бол энэ хүнийг гаргаж ирсэн ийм одоо иргэдээ боддгүй ийм хатуу харгас хүнийг гаргаж ирсэн юмны цаана юу байна вэ гэхээр одоо хотын даргаыг иргэд нь өөртөө сонгож чадахгүй. Иргэдээс энэ хүн хамааралгүй. Энэ тогтолцоо нь гол буруу тогтолцоо болж таарад байгаа. Тийм учраас ерөөсөө дараагийнхаа хүмүүсийг Нямбаатар шиг хүн гаргаж ирэхгүй төлөө өнөөдөр бид нар нэг өргөдөлтөөр гар үсэг зурх хэрэгтэй байна. Тийм учраас би та бүхэнд уриалах гэсэн өнөөдөр Монгол улсын одоо иргэдэд олгосон эрхийн дагуу тэр монхрын төр тогтох гэдэг нэг иргэн би танихгүй л дээ тэр хүнийг. Гэхдээ төр тогтох гэдэг иргэн маш зөв одоо гар үсэг цуглуулах ажил ди парламент дээр эхлүүлсэн байна. За тэр хүний өргөдөл нь болохоор юу гэж байгаа вэ гэхээр орон нутгийн шууд сонгуултын одоо Улаанбаатар хотынхаа даргаыг иргэд нь шууд сонгодог болёо. Тэгэхгүй бол энэ Улаанбаатар хотын дарга гэдэг хүн чинь иргэдийг төлөөлөхөө болоод удлаа. Иргэдийг төлөөлөхгүй учраас үйл ажиллагаа нь иргэдийн эсрэг чиглэдэг ийм тогтолцоо бий болчлоо. Тийм учраас иргэдийнхээ үгийг сонсдог, иргэдээс хамааралтай хотын даргатаа болмоор байна. Энийг дэмжиж одоо хууль гаргуулмаар байна. Энэ одоо хотын даргаыг иргэд нь шууд сонгодог гэдэг зүйлийг Монгол улсын хуулиудад оруулж өгөх төлөө одоо гарын усыг цуглуулъя гэж өргөдөл нээсэн байлээ. За би энэ өргөдлийн одоо линкийг доор одоо комментаар оруулна. Та нар ингээ хараад гараа. Тэгээд тэр комментаар ороод одоо та нар дан систем рүүгээ ороод тэгээ энэ өргөдөл дээр гарын усыг зураарай. 100 мянган гарын усыг хэрэгтэй. 100 мянган гарын усгээс өнөө орооны байдлаар бол 3500 орчим гарын усыг цуглчихсан явж илээ. Өчигдөр энэ гарын усыг нээгдэнгүүт 1500 орчим хүн гарын усгийг зурсан байлаа. За өнөөдөр бол бүр 2000 гаруй хүн гарын усыг зурсан явж байгаа юм байл шүү. Тийм учраас одоо өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Биднэрт ерөөсөө одоо 30 хоногийн хугацаанд гарын усыг зурагдаж байгаа юм байлаа. Тэгэхээр биднэрт одоо өнөөдрийг ингээд дуусгачих юм бол цаана 28 хоног үлдэнэ. Энэ үлдсэн 28 хоногт өдөрт хэдүүлээ доор хайж 5 мянгаар гарын усыг зурж ээж 100 мянга хүрэх юм байлаа. Тийм учраас хэдүүлээ хин сонссон хүмүүсэнтэй энэ төр тогтох гэдэг хүнийг заавал таньдаг байх хэрэгсээ албагүй. Надтай санал нийлж байна. Би энэ хүнтэй санал нийлж байна. Тийм учраас энэ гарынхны усгийг зуралцаад өгье гэдэг ингээд зуралцаад өгөөрэй. За заавал Улаанбаатарын гарын усыг зурах албатай биш. Монгол улсын иргэн хуулийг хүсэж байгаа бол гарынхаа усгийг зураад иж болно. Тийм учраас заавал Улаанбаатар хотын хүн зурах албагүй. Энийг үзэж байгаа орон нутгийн иргэд бас зурж болно. За орон нутаг бол энд одоо яаж хожих вэ гэхээр тийм ээ. Улаанбаатар хот даргаа өөртөө ингээд иргэдэн сонгодог болчих юм бол яг үүнтэй адилхан зүйл бас суман тохиолдно, баг дээр тохиолдно. Орон нутгийн сонгуулиуд дээр бид нар шууд ардчлалыг нэхэх боломжтой болно.
Өнөөдөр бол одоо Монгол Ардын нам засгийн эрхэнд 8 одоо сүүлийн ингээ 10 жил ингээ ноёрхсны дараагаар юу олж хуурсан бэ гэхээр багийнхаа даргыг сонгодог байсан иргэд сонгож чадхаа болсон. Хорооныхон засаг даргыг урд нь зүгээр сонгож чаддаг байсан иргэд сонгож чадхаа болсон шүү дээ. Манай одоо хан улд дүүрэгтэр гэхэд бүх хорооны засаг даргыг дүүргийн засаг дарга томилсон байгаа. Нэгэн ч сонгогдоогүй, нэгэн ч иргэдээшээ шууд сонгогдоогүй. Монгол улсын үндсэн хуулийн дээр заасан төрийн хэрэгт иргэд шууд оролцсноо. Зарим одоо сонгуулийг шууд явуулна гэдэг энэ зүйл бол ерөөсөө энэ орон нутгийн түвшинд алдагдсан байна. Тэгэхээр зөв багийн дарга сонгож чадахгүй, сумын засаг даргаа өөрсдөө сонгож чадахгүй, аймгийн засаг даргаа өөрсдөө сонгож чадахгүй, нийслэлийн засаг даргаыг өөрсдөө сонгож чадахгүй. Улаанбаатар хотод бол хорооныхон засаг даргаыг ч сонгож чадахгүй. Ийм байдалд одоо иргэдэг оролцсон байна. Тэгэхээр эрхчлөөтэй байсан иргэд ингээд эрхчлөөнийхөө төлөө тэмцэж чадахгүй, эрхчлөөгөө хумуулаад, хасуулаад ингээд арчаагүй байгаад байгаа нь үнэхэрийн муухай санагдаж байгаа байхгүй юу? Тэгтэл Иранд юу болж байна? Цаанаас эрхчлөөгөө 47 жил эрхчлөөгөө байцсан иргэд эрхчлөөнийхөө өчүүхэн хэсгийг олж авах гэж амь насаараа дэнжин тавьж тэмцээд, амь насаараа тэнд хохирон эрхчлөө гэдэг ингээд тэмцэж штэ. Тэгэхэд манай Монголд үндсэн хуулийн дээр нэг эрхчлөөг нь бичээд тавьсан, шууд сонгож болно гэж тавьсан байж байгаа. Энийг зүгээр хуулийн дээр нь хийж өгөөд тэгээд хотын даргыг бол өөрсдөө иргэдэн сонгож болдог. Ийм тогтолцоор явах бүрэн эрхчлөө бидэрт байж байгаа байхгүй юу? За ингээд хэрвээ одоо тийм хотын даргыг одоо иргэд сонгодог байсан бол өнөөдрийн энэ ааштай Нямбатар хизээш төрөхгүй байх байсан. Иргэд рүүгээ хинч тэгж пацаа янз янзын хоч мочоор иргэдийгээ те хочилж тэгж постлж мослоод иргэдийгээ те өөрийг нь шүмжлэлээ гэж эн тэнтгүү ингээд хар пиар цацахгүй байх байсан. Яг гэвэл иргэдээс сонгогдсон хүн гэдэг бол иргэдийн өмнө хариуцлага хүлээдэг. Нямбатар иргэдээс сонгогддог учраас бидний өмнө хариуцлага хүлээхгүй учраас тийм том байгаа байхгүй юу? Нямбатар хинээр сонгогдсон бай гэхээр ерөнхий сайд байсан оюун эрдэнэ Нямбатарыг шууд нэр цохож энэ хүнийг баталгээд ингээд хотын иргэдийн хурал руу явуулсан. Тийм хүн штэ. Оюун эрдэнийн томилтоор очсон хүн байхгүй юу? Тэгээ оюун эрдэнийн томилтоор очоод хотын иргэдийн хурал нь оюун эрдэнэ тавиад өгсөн үүрэг гүйцэтгэгч засаг даргыг албажуулж өгч хурлаар ингэж тамгалж өгöd. Тэгэл одоо иргэдийн хурал нь одоо сонгосон нэртэй жинхэнэ дээр бол оюун эрдэнийн хүн штэ. Оюун эрдэнэ л тавьж өгсөн. За гэтэл одоо угаасаа оюун эрдэнэ юу л хийн Нямбатар дагалддаг. Энэ хүн бол яг тэр хүний сүүдэр нэмаа гэдгийг нотлох юм бас юу гарч ирж байноу гэхээр нөгөө оюун эрдэнэтэй холбоотой хүмүүс бүгдээрээ л нэг Английн хөл бөмбөгийн багийг ивент итгэцэн яваад ирсэн шүү дээ тий. Тэгсэн чинь тэр хөл бөмбөгийн багийг бас Нямбатар ивент итгэцэн 4.3 тэрбум нийслэлийн мөнгөөр одоо Английн хөл бөмбөгийн багийг ивент итгэцэн явж исэн байна. Тэгээ тэр нь саяхан одоо илэрч байна. Дээр нь юу болж байна вэ? Дүүргийн бүх татврын дарга нарыг Дубайд аялууллаа. Дүүргийн дарга нарыг бүгдийг огцруул, энэ хүмүүсийг зайлуул гэл ингээл ерөнхий сайд айгу том юм яриадсэн шүү дээ. Тэгсэн чи ягаад чимээгүй болцсон бэ гэхээр нөгөө оюун эрдэнэ томилсон Нямбатар нь тэр дүүргийн дарга нарыг өөрийнх нь засаг даргийнхаа тамгын газрынхаа мөнгөөр Дубай аялуулсан гэдэг нь бас гараад ирсэн байлээ шүү дээ. Тэгэхээр тэр тэгэнгүүт нь нөгөө татврын дарга нарт арга хэмжээ аавна гэжээс ерөнхий сайд таг чиг болцсон. Яа тэгвэл ерөнхий сайд өөрөө тэр Нямбатартай холбоотой байна л гэсэн. Тэгэхээр Нямбатар яаж дураараа дурагчээсэн тэр татврын байцаагч нарыг Дубай аялуулж гэнэ үү, Английн хөл бөмбөгийн багийг ивент итгэж гэнэ үү, үерийн даланг сүйтгэж гэнэ үү, иргэдийнхээ ундны усны их сурвалж дээр ингээд ордон баримтгээ солиорч гэнэ үү? Яаж ч энэ хүн ирээдүйн одоо уух усыг устгаж ийсэн ч одоо үерийн аюулыг нэмэгдүүлж ийсэн ч хууль зөрчиж ийсэн ч төсөв мөнгийг дураараа ийшин тийшин говчуулж байсан ч хинч юуш дуурч чаддаг. Тэр утга бизнесийн ч дуурч чаддаг. Яг тэгвэл одоо бизнесийн бол хамгийн хохирж байгаа байхгүй Нямбатрын үед. Түүцээс ахуулаад дээрлэх болж байна. Түүцээр нь бүгдийг хурааж авч дээрлэхлээ. Таксийн жолооч нарыг бүгдийг дээрлэхлээ. IT-ийн компаниудыг бүгдийг дампууртлан дээрлэхлээ. Ерөөсө цөөхөн эдгээр IT-ийн компани нийслэлтэй ингээд түншлэл гэдэг юм байгуулад тэр түншлэлийнхаа хүрээнд хуулинд байхгүй, хуулинд хийж болохгүй гэсэн юмнуудыг хийгээ яваад байдаг. Төлбөрийн ап хийгээд яваад байдаг. Тэр санхүүгийн үйлчилгээ хийгээд яваад байдаг. Тэр санхүүгийн үйлчилгээ төлбөрийн апыг чинь төр хувийн хвшлийн түншлэлээр хийж ерөөсө болохгүй гэдэг юмыг хуулинд тавьчаад хахад тэрийг нөгөө хотуулаа гэдэг апаараа хийгээ яваад байдаг нөгөө Нямбатар нь.
Ингээд IT-ийн салбарыг самраа хийсэн, таксины салбарыг самраа хийсэн, жижиглэн худалдааны салбарыг самраа хийсэн. Барилгын салбарыг бүр дампууруулаа хийсэн шүү дээ. Яасан бэ гэсэн чинь Монголын барилгынхны барьж чаддаг баахан одоо орон сууцны барилгууд Улаанбаатар хотыг газаргүй болтол нь одоо манай барилгын бизнес хөгжөө үсттэй. Гэтэл Улаанбаатар хотыг газаргүй болтол нь барилга барьжсэн барилгын бизнес ихнийг бүгдийн барилгын бизнесийг Нямбатар сая дампуурууллаа. Яаж дампууруулж ийнө вэхээр бүх нөгөө тендерээ зарлахдаа Монгол компани орох боломжгүй тэгж томоор багцалж тендерээ зарладаг. Жишээлбэл ингээд 3 байшинтай ингээд сэлбэдийн тодохны ингээд нэг захыг барихад 3 байшин барихыг гарлаа гэж бодъё л доо. Батүлийн үед тэр тендерийг зарлахдаа байшин болгоноор нь тендер зарлаад байшин болгон дээр нь Монгол компани орж ялаа. Нямбатрын үед яаж нөхөр 3 биш бүр ингээд 30-аар нь ингэж багцалж агаад энэ тендерт орохын тулд та нар дор хаяж сүүлийн 3 жилд 50 тэрбумаас дээш төгрөгийн орлоготой компани байсан байх ёстой. Ингэж энэ сэлбэд дэдгээр ингээд томоор нь орж иргээл ингээд тендерээ томруулаад Монгол компани бүр орохын нүх байхгүй тэгж одоо тендерээ зарлаж байгаа. Тэгэхээр зэрэг Улаанбаатар хотын бүх тендер дандаа гадаадынхны гарт очсон. Улаанбаатар хотын бүх ундны усны их сурвалжин дээр одоо дандаа гадаадын нэрийг барьсан байдлаар усны их сурвалжийг эзлүүлээд ингээд суулгах гэж, цементлүүлэх гэж байна. Монгол улсын одоо ирээдүйн усны нөөц рүү цемент одоо ингээд халахлаад одоо ингээд бидний ирээдүйн усны нөөцийг баллаад байхгүй болгож байна. Үерийн даланг өөртөө ингээд одоо Монгол компани оруулаад ингээд үерийн даланг нураагаад ингээд явж байхад нь оюун гэрэл мэтийн бед мэтийн хүмүүс заргалцсаар агаад шүүхийн тогтоол гаргуулад үерийн даланг ерөөсөө сүйтгэж болохгүй юм байна. Энд чинь одоо Улаанбаатар хотын иргэдэг авардаг далайн юм байна гэдэг ингээд шүүхийн шийдвэр гаргуулсан чинь одоо тэн дээр Монгол компани оруулахгүй гадаадын компани оруулж байгаа туулын уралдааны зам барьна гэд дахиад ингээд гадаадын хүмүүсээр төрөө бариад үерийн даланг сүйтгэх ажлыг хийх гээд улаараа явж идэг. Ингээд дандаа ингээд монголчуудын эсрэг юм шиг ажлыг дандаа ингэж Нямбатар ингээд хэний ч өмнө хариуцлага хүлээхгүйгээр ингээд ганцаараа ингээд яг ингээд нэг юу ерөөсөө намааг хийн яахын нохоо хийн саахан гэдэг ийм одоо зангаар төрөө өрөөд ингээд дээрлэхэд явж байна. За тэгвэл энэ хүнийг ингэж дээрлэх одоо ард түмнээ дээрлэхт нь үр удмаа дээрлэхт нь усны нөөцөө ингэж нулимхт нь юу хүч өгöd байгаа юм бэ гэдээ ингээ харсан чинь хууль хүч өгöd байгаа юм байна. Ямар хууль хүч өгöd байгаа вэ гэхээр одоо Улаанбаатар хотын иргэд нийслэлийн засаг дарга өөртөө сонгож чадахгүй энэ хууль эрхцэн орчин энэ хүнийг ингэж баадуудаад байгаа юм байна. Тэгвэл одоо энэ одоо үлээсэн гүзээ шиг хөөрцөн явж байгаа энэ дээшгээ явцсан ингээд амьдралаас тасраад хөөрцөн явж байгаа энэ хүнийг Монголын бизнесмэнүүд доош нь одоо байранд нь тавьж чадхаа байсан юм байна. Монголын иргэд байранд нь тавьж чадхаа байсан юм байна. Тэгэхээр байранд нь тавих зүйл нь ерөөсөө парламент хууль хоёр юм байна. Тэгэхээр энэ хуулийг хэдүүлээ 100 мянган гарын үсгийг яаралтай хүргье. Яаралтай 100 мянган гарын үсгийг хүргье. Одоо 3500 гарын үсэг бага байна. Яаралтай бидэрт өдөрт 2500-аас 2 дахин их 5-5 мянгаар нь өдөрт гарынхаа үсгийг цуглуулж жаад энэ хүнийг байранд нь тавь. Хэрвээ бид нар хуулиар Нямбатрыг байранд нь тавьж чадах юм бол нийслэлийн засаг дарга шууд сонгодог болж чадах юм бол дараагийн засаг дарга нар хизээч Нямбатар болж чадахгүй. Яагаад гэвэл иргэдийнхээ өмнө тайлан тавьдаг, иргэдээ боддог, Улаанбаатар хотын иргэдийн ирээдүг боддог, иргэдийнхэн үгэнд ордог тийм хүмүүсийг бид нар дараа нь сонгож гаргаж ирдэг. Ийм тогтолцоотой болно. Одоо хинээрт сонгуулахгүй ингээд дээрээс томилогдоод ирсэн, тооноор ороод ирсэн Нямбатрыг бол тэгээд тэр гардаг замаар нь гаргаад, явдаг замаар нь явуулаад хуулийг өөрчилж авч иж энэ хүнээс салъя гэдэг ийм одоо санал байна. Би бол удаа дараа олон удаа Нямбатар гэдэг хүнийг огцруулаач. Наад хүний чинь одоо ганц гарын үсгээр огцруулдаг хүн нь ерөнхий сайдчтай гэд би зөндөө их одоо зандуучтар хандчихсан. Одоо тэр лайвыг бол зөндөө их үзчихсэн, сонсчихсан Монгол ардын намхан бүгдээрээ сонсдгий байлээ. Гэтэл ямар ч арга хэмжээ авахдахгүй байгаа. Юу ч хийхдэггүй байгаа. Одоо зандуучтар энэ дээр бол юу ч дуурахгүй байгаа. За яагаад дуурахгүй байгаа вэ гэхээр тэр хүнд ерөөсөө нэгдүгürt ганц Нямбатар гэдэг хүнтэй тэмцээд ингээ гар үсэг сурлаа гэхэд дараагийнх нь дахиад дараагийн Нямбатар нь гарч ирэх гээд байл л та. Тэгэхээр энэ тогтолцоо ийм байгаад байгаа цагт дараагийн нөгөө би илүү Нямбатараас илүү хулгайлна, би тэгж хулгайлна гэсэн ар араасаа хулгайч нар очролцоод байгаа учраас энийг ер нь
уг мухраар нь хэдүүлээ шийдъя л гэж бодож байна. Тэгэхээр уг мухраар нь шийдвэрлэхийн тулд 100,000 гаруй үсэг хэрэгтэй байна. 100,000 гаруй үсэг хүрчих юм бол парламент дээр энэ иргэн төр тогтох гэдэг хүн өргөлөө барьж очоод одоо шууд ардчлалын нэг том давлгааг Улаанбаатар хотоос эхлүүлж өгөх байхаа гэж бодож байна. За одоо цагаан морин жилийн одоо ардчилсан хувьсгалаар Монгол улс бол олон намын системтэй болсон, парламенттай болсон. Төлөөллийн ардчлалтай болж авсан. За харин ямар ардчлалыг бол бид нэр ерөөсө хийхгүй, явахгүй, чадахгүй байгаа вэ гэхээр шууд ардчлалаа бид нар ерөөсө хийж чадахгүй байгаа. Монгол улсын үндсэн хуулийн дээр 92 онд батлахдаа Монгол улсын иргэд шууд гэдэг нь нэгдүгürt байгаа байхгүй. Төрийн хэрэгт шууд, хоёрдугаарт төлөөллөөрөө дамжуулан оролцож болно гэж байдаг. Шууд нь төлөөллийнхэн урд явж байдаг байхгүй. Өөрөөр хэлбэл иргэд шууд сонгох нь нэгдүгээр тавч хилцэгдэх ёстой проблем, нэгдүгээр тавч хилцэгдэх ёстой ирэх байхгүй. Тэгвэл бид нар маш их иргэдийн эсрэг ажиллаад байгаа энэ хүнийг, иргэдийн эсрэг ийм олон шийдвэр гаргаад байгаа энэ хүнийг бид нар яаж байранд тавих вэ гэхээр үндсэн хуулийг ашиглаж энэ шууд энэ удирдах эрх мэдэлтэд оролцох энэ замаараа л бид нар одоо энэ эрхэл эдэлж авахгүй бол биднийг төлөөлж хотын даргаыг томилдог тэр төлөөлөгч нар бол буруу хүн томилдог юм байна гэдэг нь Нямбатараас харагдаж штэ. Нямбатрын дураараа загнаж байгаа энэ аашилж байгаа энэ юм бол юу харуулж байна нөхөр сүүлийн одоо тэр 30 гаруй жилийн турш Улаанбаатар хотын захирагчийг төлөөллийн ардчлалд хит найдсны одоо үр дагаварт ийм гарч иржээ. Жилээс жилд хотын дарга нь мууцараагаад хамгийн муухай дээр нь бид нар одоо үнэхээр одоо тесрээд одоо шууд арчлуугаа явъя. Энэ хотын захиргаан дээр чинь хотын дарга хэдүүлээрээс өөрсдөө сонгодог болъё гэдэг энэ чиглэл рүү явж эхэлж байна л да. Тийм учраас та бүхэн энийг дэмжиж байгаа бол гарын үсгээ сайн зураараа. Гарын үсгээ зурхын тулд энэ линкээр ороороо. Тэр линкээр ороод гарын үсгээ зураад тэгээд гарын үсэг зураараа гэдгийг найз нөхөд ер нь Нямбатар дургу бүх хүн тараагаад өөрөө. Яг л Нямбатар гэдэг чинь өөрөө ганц хов хүн гэхээсээ илүү яг энэ тогтолцооны одоо энэ тогтолцооноос ургасан мөөг шиг тогтолцооноос ургасан хар мөөг шиг нөхөр байгаа байхгүй. Тэгэхгүй бол энэ муухай тогтолцооноос энэ муухай бидний эрх ашигын төлөө бүр ингээ улаараа ажилдаг ийм хүн үүсдэм байх шүү. Тэгэхээр зэрэг өөрсдийнхээ эрх ашигын төлөө ажиллаулъя. Ядахтаа үерийн далангаа нэг 50 байлгая. Үер усанд орчихгүй шиг амьдрий. Гэхдээ нэг такси максигаа нэг 50 оны. Нэг түүс мүүц худалдаа 8-аа нэг 50 эрхлэе. За тэгээд ундны ус маань үр хөвгтд маань ундны усгүй болчихоо гэж аюулгүйгээр тэр үндэсний цэцэрлэг төрөлнгээ нэг 50 байлгаж ногооноор нь байлгая. За энэ бүхнийг хүсэж байгаа. Энэ бүхнийг хүсэж байгаа хүмүүс бол одоо энэ дээр хариуцах зурх хэрэгтэй байна. Яг гэвэл бид нар ямар нөхцөлд энийгээ бид нар 50 байлгаж чадах вэ гэхээр зөв Улаанбаатар хотын аюулгүй байдлыг бид нар наад зах нь иргэдийнхэн амьдрахын аюулгүй байдлыг ямар үед бид нар 50 амгалан байлгаж чадах вэ гэхээр өөртөө сонгосон, өөртөө үг хэлэх хэрэгтэй. Өөртөө дараа нь дургуун үрдээ сонгохгүй шүү гэж хэлэх хэрэгтэй. Тийм одоо өөртөө одоо сонгож гаргаж ирсэн дарахтаа л бид нар ярьж энэ өөрийнх эрх ашгийг хамгаалуулах юм байна. Тэгэхгүй бид нараас сонгогдоогүй, бидний өмнө тайлан тавьдгүй, бид наргүй тэр дээрээс тооноор ороод ирдэг хотын дарга нар бол орж ирээл буруу юм хийх юм байна. Тэгэхээр зэрэг энэ их араасаа ингэж буруу юм хийж байгаа хотын дарга нарыг хараад зүгээр ингэ суугаад иж болохгүй. Гэр хорооллынхны газрыг бүр өнгөөдүүлээд дээрлэхэж аваад 6 хүн гараас сурцсан бол үлдсэн 4 зүмэр дээрэмдээ шахуу аваад ингэж одоо газар чөлөөлж гэн. Ингээл хүмүүс бол ингээл газраа уул ингээд бүр ингээд өөрийнхөө өмчийн газрыг бол бүр нэг хүний юм хулгайлцсан байж байгаад өгч байгаа юм шиг тэгж бүр хавж байгаа нэж айж булаалгаж тэгж өгч штт. Гэхдээ өөрөө өмчтэй хүн гэдэг чинь уул нь хөссөн үнээрээ л өгөх ёстой штт энэ ч одоо өмчөө. Тэгэхэд тэр үнээр чинь авахгүй зөвхөн улсаас тогтоосон үнээр л таны газрыг авах. Одоо тэгэхгүй бол алавдан болгон ч гэж ах шиг бүр арай л дэндүү дээрлэхүү юмнууд энэ үед гарч ирж байна. Тэгэхээр энэ олон дээрлэхүү санаанууд энэ хүний өмчөнд халдсан, хүний бизнест халдсан, хүний бизнесийн эрх ашигыг ингээд юм чинээ тоохгүй ингээд үгүй хийж хайчаадаг. Энэ одоо зүйлүүд одоо юунаас болоод байна вэ гэхээр дандаа хэний ч өмнө хариуцлага хүлээхгүй, хинээс ч сонгогдоогүй зүгээр дээрээс томилогдож орж ирдэг энэ тогтолцооноос болоод байна. Тэгэхээр зэрэг энэ нөхрийг бол одоо хэдүүлээ явуулдгаар нь явуулахын тулд парламенттайгаа нийлж явуулъя. Тэгээд яг жинхэнэ үнэхээр иргэдийнхээ өмнө ингээд
иргэдтэйгээ ингээд нэг хүн шиг харьцдаг. Иргэдийнхаа нэг тэгж нэг чон нохоо хөөж байгаа юм шиг тий. Годамжны золбин нохоотой хүн тэгж харьцахгүй шүү дээ. Энэргүүсдэгтэй хүн ба золбин нохоотой ч тэгж харьцахааргүй. Тийм зангаар нь иргэдтэй энэ харьцдаг болсон. Энэ муухай бүдүүлэг байдлыг тасан зогсоё. Хизээч хотын дарга нар өөрийнхөө хотынхоо иргэдтэй урд өмнө Нямбаатар шиг харьцаж байгаагүй. Нямбаатар яагаад ингэж яах вэ гэхээр бүр ингээд удаан хугацаанд иргэдийн өмнө ямар ч хариуцлага хүлээгээгүй, ямар ч хариуцлага хүлээх шаардлагагүй, хэний ч өмнө тайланд авах шаардлагагүй явсараад энэ хүн бүр ингээд хөөрөөд тинээд ингээд дэмтлэгээр тинээд ингээд алга болжээ. Тэгээд энэ хүнийг одоо Нямбаатар гэдэг хүнийг одоо тогтолцоогоор нь өөрчилж хаяа. Тогтолцоогоор нь өөрчилж хаяа. Энэ чинь тогтолцооны нэг буглаа болчихжээ. Тогтолцооны нэг идэ бээр болчихжээ. Тэгэхээр энэ идэ бэрийг үүсгэж байгаа Нямбаатар гэдэг энэ идэ бэрийг үүсгэж байгаа тэр тогтолцоог нь хэдүүлээ гар үсгээр нураалцъя. Тэгэхээр 100 мянган гар үсг хэрэгтэй. 100 мянган гар үсгэнд таны гар үсэг заавал орох хэрэгтэй. Хэдүүлээ аль болохоор хурдан, аль болохоор цөөхөн хоногийн дотор иргэн монхрын төр тогтохын одоо энэ нийслэлийн засаг даргаыг иргэд шууд сонгодог болъё гэсэн энэ одоо өргөдөлтөөр нь бушуун гар үсгийн цуглуулж өгөөд парламентод дуу хоолойгоо хүргэе. За парламентын гишүүд ч гэсэн энийг одоо харж байгаа бол морин жилийнхээ дараагийн хувьсгалыг нь Улаанбаатарт хийж өгөө. Цагаан морин жилийн хувьсгалаар парламентын ардчлалыг бий болгож өгсөн бол дараагийн одоо гарч ирэх гэж байгаа морин жилийнхээ гал морин жилийнхээ та нар хувьсгалыг нийслэлд хийж өгөө. Нийслэлийн иргэдийн эрхийг та нар нээж өгөө. Улаанбаатар хотын иргэд дэлхийн бусад бүх хоттой адилхан одоо ингээд саяас илүү хүнтэй ингээд том хот байгаад байдаг. Гэтэл дэлхийн саяас олон хүнтэй бүх хотод хотынхаа даргаыг сонгодог байхад Улаанбаатарчуудад л тийм эрх байхгүй. Тийм эрх огт байхгүй явж ирлээ. Тэгэхээр Улаанбаатар хотын түүхэнд тэр түүхийн шин морин жилийн хувьсгалын парламентын гишүүд хийж өгмөр байна. Иргэд бид нар тэр хувьсгалын чинь эхний галыг асаагаад өгье. 100 мянган гар үсгээр цочод асаагаад өгье. Гал асаагаад өгье. Тэгээд та бүхэн тэр гал морин жилдээ энэ нийслэлийг өөрчлөөд өгөө. Нийслэлийг өөрчлөдөг. Нямбаатар гэдэг энэ дээрлэхүү тэгээ эх орныхоо одоо бизнес ихний эрх ашигыг боддгоо. Энэ эх орныхоо ирээдүйн уух усыг боддгоо. Үерийн аюулыг боддгоо. Ерөөс эх орныхоо тухай иргэдийнхээ төлөө боддгоо. Ийм хүнийг дахин ийм гаргаж ирдэг тийм муухай тогтолцоог энд үлдээж болохгүй Улаанбаатар хотод. Тийм учраас Улаанбаатар хотыг бол энэрнгүү сэтгэлтэй хүнээ мэддэг, хотоо мэддэг, усны урсгал хаашаа урсж байгааг мэддэг, ус хаанаас ундардгийг мэддэг, наацх нэг тэрийг мэддэг. Бизнесийнхнийхээ эрх ашгийг мэддэг. Хуулиар юу хийж болно, юу хийж болохгүйг заасныг ялгаж мэддэг. Тийм хүнд одоо иргэд нь итгэж хотоо өгдөг баймаар байна. За тэгээд энийг бүгдээрээ түгээгээд өгөөрэй, шеэрлээд өгөөрэй. Гар үсгээ зурснууд нь би зурчлаа гэд постлоо дараагийнхаа гар үсгийг зурлахад нь чаленж хийгээд өгөөрэй. Хэдүүлээ маш хурдан хугацаанд одоо 100 мянган гар үсгийг цуглуулъя. 28 хоног биднэрт байгаа. Гэхдээ хэдүүлээ 28 хоног дуусахаас өмнө энэ 100 мянган гар үсгийг бүрдүүлээд парламентыг хөдлөё.